Энэ 2025 онд дэлхийн 2 дугаар дайны түүхт 80 жилийн тохиож байна. Хүндрэлтэнд хамгийн их гар цохирол учруулсан энэ дайны сургамж өнөө үеч ач холбогдлоо алдаагүйг өнөөдөр олон улсын тавцанд өрнжөө үйл явдлууд гэрчлэнэ. Тэр тусмаа монголчууд бидний өв дэлхийн 2 дугаар дайны ялалтад оруулсан хөв нэмрээ хойж үдээд идээгүү. Гадаад ертөнцид дахин тодтхон сануулах нь манай улсын үндэсний аюулгүй байдал. Тусгаар тогтнолт чухал үр нөлөөтэй тийм эдрээтэй цаг үед бид амьдарч байна. Монгол улс ардчилсан орон. Тэр чутгаараа олон ургалж үзэл хандлагыг хүндэтгэж, хүн бүр үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрх хэрэгчлөөг үндсэн үйлдэлд тусган баталгаажуулсан улс. Манай улсын туулж өнгөрүүлсэн түүх, өнгөрсөн цагийн алдаа оноо бас хизээч гуйлж өсгөө бодит үннийг цэгнэн дүгнэж, бодож эргэцүүлэх нь магадгүй бидний ирээдүйн явдалд хэрэг тустай байж мэдхий. За энэ дэлхийн 2 дугаар дайны төгсгөл Аз дахь голомтыг унтраалтсан гэдэг түүхэн авьяа бол монголчуудад тусгаар тогтнолоо баталгаажуулахад маш том үнэтэй хувь нэмэр оруулсан. Ингээд дэлхийн 2 дугаар дайны төгсгөл одоо энэ чөлөөлөх дайнд Монгол зөвлөлт хоёр хамтран оролцсон энэ түүхэн ач холбогдлоор бол тусгаар тогтнолоо баталгаажуулах энэ шаардлагыг урд одоо хөрш маань бол хүлээн зөвшөөрөхгүй тий. Монгол улсын тусгаар тогтнолыг одоо хүлээн зөвшөөрөхөд нэлээд хэдэн болзол тавина гэсэн ийм асуудлуудыг ярьж ирсэн. Тэгэд хамгийн сүүлд нь бол гарцаагүй байдалд орсон гэж одоо шулуухан энгийн үгээр ярьж болно. Бүгд найрамдах Монголд улсын иргэдэн тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрсөн гэсэн тийм баталгаа гаргах юм бол бид одоо танай улсын тусгаар тогтнолыг бид нэр хүлээн зөвшөөрнө гэсэн ийм шаардлага бол хамгийн сүүлд тавьсан. 1945 оны 10 сарын 20-нд чөлөөлөх дайны дуусны дараа бид бол тусгаар улс юм. Өн эрдэнэс улбаатай, эзэн Чингисээс улбаатай тусгаар улс хөшрөх улс юм а гэдгийг баталсан. Нийт одоо сонгогчдын бараг 98% нь бол бид нар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрж байна гэсэн энэ санал асуулга өгснөөр одоо урд хойд болон дэлхийн одоо томоохон улсуудаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн ийм түүхэн ач холбогдолтой нөхцөл байдал болсон юм а. Түүхэн баримт 1936 оны 3 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо Монгол зөвлөлтийн харилцан тусалцах протокол байгуулагдсан юм. Уг протоколын дагуу 3 дахь орны зүгээс зөвлөлт холбоот улс болон бүгд найрамдах Монгол ард улсын нутаг дэвсгэрт занш хийсэн тохиолдолд хоёр улс бие биедээ бүх талын тусалцаа үзүүлнэ. Аль нэг талд нь цэргийн халдсан тохиолдолд цэргийн тусламжийг оролцуулан бүх талын тусалцааг үзүүлнэ гэж тохиролцжээ. Уг протокол байгуулагдмагц Хятад буюу Гоминданы засгийн газар Монголыг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг мэдэгдэн зөвлөлт холбоот улсыг 1924 оны зөвлөлт Хятадын гэрээг зөрчиж байна хэмээн уг протоколыг жадлан эсэргүүцсэн байдаг. Мөн Япон улс зөвлөлт холбоот улсаас ихэд болгоомжилж байлаа. Энэ явдлаас хойш ердөө 5 жилийн дараа Герман улс зөвлөлтөд халдан тогтолцсон юм. Дайн эхэлсэн эхний өдрөөс л Монгол Ардын Өсөлт намын төв орооны тэргүүлэгчид, бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчид, ардын сайд нарын зөвлөлийн хамтарсан хурал болж, зөвлөлт холбоот улсад Гитлерийн Герман халдан тогтолцсныг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэв. Мөн Монгол зөвлөлтийн 1936 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн харилцан туслах тухай протокол гэрээгээр хүлээсэн үүргээ үнэхээр биелүүлэхэд бэлхэн байгаагаа илэрхийлжээ. Ийхүү Монгол улс эх орны дайны үед зөвлөлт холбоот улсын талд баттай зогсож фашизмын эсрэг эвсэлд оролцох байр суурь дэлхийд дахинд энэ тэргуунд албан ёсоор зарласан анхны улсын нэг болов. Монголын ард түмэн зөвлөлтийн улаан аримт сайн дураар туслах хөдөлгөөнийг энэ цаг үеэс эхлэн олон хэлбэрээр өрнүүлж бүхнийг ялтын төлөө бүхнийг фронтод гэсэн урайнд ор дайны жилүүдэд ажиллаж амьдарч эхэлсэн байна. 1941-45 оны эх орны дайны үед монголчууд энэ харилцан туслах протоколынхаа дагуу энэ хүлээсэн үүргээ биелүүлж зөвлөлт холбоот улсын одоо эх орны дайны эхний өдрөөс нь эхлээд бид холбоотныхаа үүргээ гүйцэтгэж байна. Монголын засгийн газар, Монголын ард түмэнд бол зөвлөлтийн ард түмэнд улаан аримт туслах хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн. Дэлхийн 2 дугаар дайны хүнд цүү жилүүдэд Монгол Ардын хувьсгал цэргээс зөвлөлтийн улаан аримт маш олон төрлийн тусламж дэмжлэгийг үзүүлж байсан. Зарим нь бүр сэтгэлээрээ өөрсдөө одоо бэйли оёо айл сахалтаараа баг хороогоороо тий ингээд юу л ямар л одоо сэтгэлийн болон эд материалын тусламж үзүүлж болохоор энэ одоо бүх чиглэлээр бол Монголын ард түмэн тусалсан. Тэр ч байтугай одоо хувьсгалт Монгол танкын цуваа гэд тийм ээ
хүртэл гаргаж байсан. Одоо бэлгэлийн хөдөлгөөн гэж ярьдаг энэ тусламжийг бол хоёр үндсэн хэсэгт хувааж үзэж болох юм. Нэгдүгээрт бол эд хөрөнгийн тусламжаар бид нар гэж байна. Хоёрдугаарт нь сэтгэл санааны тусламж гэж маш том тусламжийг бод бид нар үзүүлж байсан. За 1940 онд тухайн үед Монгол улсын төсөв 132.9 одоо сая төгрөг байсан. За түүнийг нийт одоо зарлага нь бол 122.1 сая төгрөг байснаас зөвхөн одоо энэ тусламж дэмжлэг цэргийн зардалд 45.6% нь бол зарцуулж байсан. За ингээд жил болгон энэ нь зохих хэмжээгээр нэмэгдэж явсаар хагаад ер нь бол 45 он гэхэд 53.5% буюу хамгийн одоо өндөр хувь эзлэж хамгийн их хэмжээний одоо улсын төсвийн зарлагыг зарцуулж байсан хугацаа бол 44 онд байдаг. Одоо 54.7%-ыг зөвхөн цэргийн зардалд одоо хэрэглэж байсан. Ийм одоо тоо мэдээнүүд байгаа. За ингээд 41-ээс 45 онд 487.8 сая төгрөгийг бол зөвхөн цэргийн зардал зарцуулсан байдаг. За энэ нь бол улс ардын аж ахуйд зарцуулж исэн мөнгнөөс даруй 3 дахин их одоо мөнгө бол байсан гэдэг нь бол одоо түүхэн баримтаар одоо нотлогдож байдаг. Үүнээс гадна мөнгө төгрөгнөөсөө гадна тухайн үед бол Монгол Ардын хувьсгал цэргийн ангид нэгтгэлүүдээс 5 хушуу мал, мөн дээрээс нь сарлаг, зээрийн мах болон бусад бараа материалаар тусламж дэмжлэг үзүүлж байсан. Тухайлбал цэргийн гар үйлдвэрийн ажилчдаас гэхэд 1942-оос 43 оны хооронд нийтдээ цэрэг гítэл 58 мянган ширхэг, мөн дээрээс нь хөвөнтэй өмц хамц 11,800 ширхэг хосыг фронт руу илгээж байсан түүх байдаг. Үүнээс гадна бас нэг сонирхолтой баримт дурдах юм бол Батланбаатар төв архивын сан хөмрөгийн 1941-ээс 45 оны хоорондох тухайн үеийн Монгол Ардын хувьсгал цэргийн гол хэвлэл болж байсан Улаан хот сонин дээр гарсан Монгол Ардын хувьсгал цэргийн ангид нэгтгэлүүдийн дэс өгсөн бэлгэлийн талаарх материалыг ингээд судлаад үзэхэд нийтдээ 88 удаагийн бэлгэлийн өгүүлэл нийтлэл бичигдсэн байдаг. Монгол улс Монголын ард түмний зөвлөлтөд үзүүлсэн тусламжийг улс төр, эдийн засаг, авчлан хамгаалах, үзэл сурталын хүрээгээр тодорхойлж болно. Харин хэлбэрийн хувьд биеэр оролцсон хүнс, хувцас, агт морд, мал, мөнгө төгрөг, алт үнэт идэлэл, зэвсэг техникээр тусалсан, захидал илэрхийлж бичсэн зэргээр сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн хэмээн ангилан үзэж болох талтай. Тухайн цаг үед үйлдвэрийн ажилчид төлөвлөгөөгөө дагуулсан 400%-аас доошгүйгээр биелүүлэх, ээлжийн амралтаа авалгүйгээр зогсоож чөлөөгүй өдөр бүр 2-5 цаг илүү ажиллаж, улаан харим туслах, хөрөн хуримтлуулах санаачлаг гаргаж байлаа. Зөвлөлтийн ард түмэн туслах энэхүү хөдөлгөөн ажилчин, малчин, сэхэтэн, цэргийн алба хаагчид болон өндөр настан, сургуулийн сурагчид гээд үндсэндээ Монголын нийгмийн бүхий л давхрын дунд хүрээгээ тэлж олон түмнийг хамрах болов. Ард түмний дунд ийм хөдөлгөөн өрнөсөнтэй холбогдуулж 1941 оны 9-р сард сайд нарын зөвлөлийн дэргэд улаан харинд бэлэг хуримтлуулах, хүргэх ажлыг эрхлэн зохион байгуулах, бэлгэлийн төв комисс байгуулагдаж, дараагаар нь Жанжин Сүхбаатарын гэргий Монгол Ардын хувьсгал намын төв орооны нарийн бичгийн дарга Янжмаг томилон ажиллуулжээ. Энэ комиссийн салбарууд 18 аймаг, сумд, үйлдвэр албан газруудад ч мөн байгуулагдав. Энэ комиссийн ажлын нэг хэсэг нь зөвлөлтийн улаан харимт зориулж бэлэг бэлтгэх явдал байсан бөгөөд ард түмнээс цугларсан бэлгийг тусгай цуваа болгон илгээж эхэллээ. Тэгээ 1941 оны 6 сарын 22-ны өдөр Гитлерийн Герман одоо зөвлөлт холбоот орсон довцсноос нэг өдрөөс эхлэн Монголын одоо засгийн газар Монголын ард иргэд зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөнийг өрнүүлж одоо Улаанбаатар одноо, нийслэл одноо одоо хөдөлмөрчдийн цуглаан хийж маршалч болсон дугаар хэлж бүхнийг фронтын төлөө, бүхнийг ялалтын төлөө гэсэн энэ урайн дор энэ одоо 4 жилд одоо Монголын ард түмэн зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөнийг өргөж нэгсэндээ түүхэнд бид нар бэлгэлийн хөдөлгөөн гэж одоо нэрлэдэг энэ хөдөлгөөнийг өрнүүлсэн ийм төвхтэй. Хүний фронтод гэсэн дэмжлэгээр морь, мал, ичний одоо тийм ээ өхөр, за унлаг, хөсөг гэдэг ерөөсөө бүх зүйлүүдийг зарцуулж байсан ч гэсэндээ хажуугаар нь бол монголчууд эдийн засгийн чадвараа нэмэгдүүлэх байгаа тэр хэмжээгээрээ байгаа бололцоогоор тусламж дэмжлэг үзүүлэхийг ингэж зорж ард иргэд төр засгийн тийм бодлого явж байсан учраас зөвхөн бас нэгэн тоо баримт дуртахад бол 1924 онд Монгол улс нийт 13.7 сая малтай байсан бол жишээ нь 41 он гэхэд бол 27 сая малтай болсон байсан. За тэгээд 41-ээс 45 оны хооронд бол малын тоо нэг тодорхой өсөөгүй, шалтгаан нь бол юу юм бэ гэхээр
монголчууд энэ хэмжээний малыг бол фронтод хандивлаж, тусалж, дэмжлэг үзүүлж исэн гэсэн үг юм ба. Тухайн үед бол Монгол Ардын хувьсгалт цэргийн анги салбаруудаас одоо зөвлөлт холбоот улсад одоо ихтэй сургууль суралцахаар томилогдож очиод тухайн үедээ сонсогчоор одоо үүрэг хүсдэжсэн сонсогч курсантуудаас ахуулаад одоо дайн байлдаанд оролцож ирсэн жишээ баримт бол байгаа. Нилээдгүй тооны цэргийн албаач сонсогч нар оролцож ирсэн. Үүний нэг жишээ, бодит жишээ бол цог генералын баримт бол байдаг. Хувьсгалт Монгол гэсэн танкын цуваа одоо бригадыг байгуулсан. Тэр танкын бригад дээр бол одоо албан байгууллагуудын нэр сэвчснээс гадна одоо Чой болсон, Цэдэнбал, Буумцэн гэсэн тийм нэрүүд үжигдсэн. Бүр хятадын ард түмнээс гисэн танкын одоо юу байсан шүү, бичиг бас байсан тийм байдаг. Энэ танкын бригадыг суулгахад Монголын ард түмнээс 100 гаруй мянган доллар, 300 кг алт зэрэг одоо ийм юмнуудыг бас одоо танкын бригад байгуулахад шилжүүлсэн. Энэ танкын бригад бол Москвагийн дэрэгт тулаанаас хэвлээд Берлин хүртэл давшиж Оросын улаан армийн одоо гавардин гэж сол байдаг л дээ. Энэ гавардин одоо танкын хороо гэсэн ийм одоо цолыг хүртэл авч яасан. Энийний одоо тусгал болж Улаанбаатар хотод одоо манай хуучин 120 одоо Тэмээтэй хөшөөний тэнд байсан одоо цаана тэр нэг зайсан долгоон дэргэд байгаа. Энэ одоо танк, энэ одоо бэлгэдэл. Тэ танкын одоо юу лээ? Тэ 34 танк, Тэ 70 танкуудын загварын танкуудыг одоо энд бэлгэж байна. Нийтдээ нэг 75 орчим танкыг одоо өөдрөж бидний өгсөн хөрөнгөөр өөдөрлөж улаан аримд өгсөн юм байдаг. 3 дахь цуваа бол их өргөн бүрэлдэхүүнтэй болсон шүү нэрэ. Маршал Чо болсон тэргүүтээ 40 хүний бүрэлдэхүүнтэй тийм цуваад очсон. Тэнд ч бол 236 могон ачаа дээрлж очиж зөвлөлтийн ард түмэнд зөвлөлтийн улаан аримд дэлгэлжсэн. За одоо энэ дээр хамгийн том одоо бэлгэлийн талаарх асуултыг ярихад одоо 1943-ны 2 сард одоо тухайн үед Монгол Улсын баатар Баргад Камалын захирагч Гонгор баатар одоо өөрийн биеэр одоо бүгд найрамдах Монгол Ард Улсын засгийн газрын гишүүд төлөөлөгчдийн хамт 2 сард очиод 3 сарын хугацаанд томилогдож очиод яг байлдааны ажиллагаа болж байсан баруун фронтод очиж одоо өөрсдийн биеэр одоо гардуулж байсан түүх бол байдаг. 1942 онд Октябрийн хувьсгалын 25 жилийн өмнө тохиолдуулсан бэлгийн 3 дахь цуваа хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд малчин төлмөрчдийн төлөөлөл багтсан юм. Тэдний нэг нь Дундгой аймгийн сайхан овоо сумын малчин Сүрэн хорын Цэгмэдгой байв. Тэрээр дурсамж та. Бүгдээрнх Монгол Ард улсын ерөнхий сайд маршал Чообилсонгийн дэргүүлсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд улсын баг хурлын дэргүүлэгчдийн дарга Буумцэнд Монгол Ардын Хувьсгалт намын төв орооны нарийн бичгийн дарга Сүрэнжав Ардын сайн дурын мортотрядын жанжин мижид нараас гадна үйлдвэрийн тэргүүний ажилчин тэр үеийн 18 аймгийн 15-аас нь малчин төлөөлөгч бүгд 40-од хүн орсноос 19 настай би хамгийн залуу нь байлаа. Бид 1942 оны 11-р сарын 26-ны өдөр галт тэргээр гараад 9 хоног явж Москвад очиход улаан талбай, их театр, музей зэрэгэнд бөмбөгдөлтөд өртсөн аимшигтай дүр зураг харагдаж байв. Төлөөлөгчдийг 4 хэсэг туваан очих фронтуудад хуваарлахад би Сүрэнжав даргын тэргүүлсэн хэсэгт багтаж Свердловскийн фронтод очив юм. Фронтод эд байлдаан болж дарийн утаа үнэгтэн их бөөний сумны тесрэг чимээ нүргэлж сум шөнгөнөн үнэхээр цочирдмоор байв. Бид авчигдсан нэхийдэл, шинээл, эсхий гутал, бээли, савн, боолтой бэлэг зэрэгэ улаан армийн дарга зэргүүдэд гардуулж өгöd Москвад буцаж ирсэн. 1943 оны 1-р сарын 12-ны өдөр Хувьсгалт Монгол улс танкын цуваг шилжүүлж өгөх ёслуулахад би Дундгой аймгийн нэгтэй танкыг Зөвлөлт толгойд улсын баатар Иван Степанович Носов шилжүүлж өгсөн. Энэ танкийг бүтээхэд миний нутагтаа байхдаа хандвилсан 1000 төгрөг орсон гэж боддог. Энэ үед Сүрэнжав дарга од сүрэн бид гурвыг танканд оруулж их бууны суман дээр нь бичиг тэмдэг хийлгээд буудаж үзүүлсэн юм. Маргааш нь монголчуудын буудсан их бууны сум 30 орчим фашистыг устгажээ гэсэн харчигтай мэдээ өгөхөй сонин авчирч бидэнд өгсөн. Монголын төлөөлөгчдийг 1943 оны 2-р сарын 2-ны өдөр Кремль Сталин хүлээж авахд биднийг халуун ус өсчөнд оруулаад шин дээл Монголоос гарахад олгосон хороомон сахиун гутал өмсгсөн юм. Сталин хүн бүртээ гар өрж мэдлээд энэ хүлээн авалт дээр зөвлөлт толгойд улсад большевикууд бидний хүч бүх үндэстэн ард түмэд тогтоосон найрамдал тулгуурладаг. Бидний дайсан Герман, Италийн фашистууд сонгосон үндэстний тогтоосон ойрхол тулгуурладаг учраас сул байна. Харин манай ард түмний бидний анд нөхөд холбоотнуудын хүч бүх үндэстний найз нөхөрлөлд байгаа.
монголчууд бидэнд дайны эхний өдрөөс тусалсаар байгаад бид талархлаа илэрхийлж байна. Зөвлөлт холбоот улсад бүх ард түмэн адил тэгш. Гэхдээ тэгш эрэхтэй улсуудын дотор анхдагч гэж байна. Тэр нь энэ дайны бүх зовлон, хүн түжрийг үүрсэн Оросын ард түмэн юм гэж хэлж байсныг санаж байна. Зөвлөлтийн улаан харим тандваа өгч фронтод бэлэг хүргэсэн намайг зөвлөлт холбоот улс Оросын албаны улс ер мартдаггүй. Олон удаа бэлэг эргүүлж мотоцикл хүртэл бэлгэлж байлаа. Агуй их орны дайны ялтын 40 жилийн ой медалаас эхлээд 80 жилийнх нь хүртэлх бүх ой медалууд Оросын албаны улсын ерөнхийлөгчийн зарилгаар 2020 онд найрамдлын одонгоор шагнасан. Одоо би нас 102 хүрч байгаач сэтгэлээрээ тун залуу байна гэж ярьсан юм. Эдгэрэнгийн тусламжийг ингээд үзэх юм бол монголчууд бид нар түүхэндээ одоо олон дахин бичдэг 6 удаагийн галт тэрэгний суваагаар бид бол зөвлөлтийн ард түмэнд улаан харимд тусламж хүргэсэн гэдэг. Одоо жишээлбэл дайн гиснээс 5 сарын дараа дайн 6 сард эхэлсэн 11 сар гэхэд бид тусламжийн бараагныхаа эхний сувааг одоо илгээж хэлнэ шүү дээ. Энд чи одоо 15,000 гаруй одоо цэрэг дарга нарыг одоо хувцлах тэр чи өвөл болсон байсан. Нэхий дээл, эсхий гутал, дулаан хувцнууд, эсхий одоо хөнжил, гэр майхан энэ бүх зүйлэр галтрагны цуваад илгээж 587,000 гаруй одоо төгрөгийг одоо банкар бас шилжүүлсэн тийм баримтууд байдаг. Эхний цуваагаар. 20 дахь цувааг сайдны зөвлөлийн 1-р ашигтар лувсан дэргүүтээ одоо төлөвлөгчд одоо хүргэж өгсөн байдаг л да. Энэ цуваагаар мөн л одоо бидний одоо гол удаа хэрэгэлдэг юм бол малын мах, ангийн мах, зээрийн мах, гахаа мах гэх мэт бугуй юмнуудыг одоо Монголын ард түмэнд бэлгэлж байсан. Монголын ард түмэн бол цаг наргүй ажиллаж байсан. Уртсхан цагаар ажиллаж байсан. Хагас одоо амралтын өдөр гэж энд байгаагүй. Тэнд бол ерөөсөө бүгдийг л сэтгэл зүрхнээс бүгдийг фронтод бүгдийг ялалтын төлөө одоо зүтгэж байсан ийм амжилт байлаа. За 41 онд Чависангаа одоо тушаалаар бол юу гарч исэн бэхээр ардын аж ахуйныг тийм ээ бүх талаар хөгжүүлэх. За тэгээд ноос бол алт гэсэн ийм одоо тушаал гаргаж исэн. Энэ нь бол ямар учиртай юм бэхээр нөгөө цэргийн шинэл 100 ч бай, өвөлж бай. Одоо нөгөө оковонд хүнийг даарч жинтгэхээс маш сайн хамгаалдаг учраас хоньны ноосыг бол маш хэмжээгээр одоо фронтод тусал дэмжлэг үзүүлж исэн. За нэгэн баримт хэлэхэд бол 42-оос 45 онд 64,000 тонн одоо ноосыг бол зөвлөлт бодосод дэмжлэг болгож тусламж олгож өгсөн байдаг. За энэ бол энэ хэмжээгээрээ одоо дайнд тийм ээ цэргүүд дайдж байлтахад бол ямар ч байсан өвчин тусахгүй тийм ээ жинтэхгүй хит их халахгүй байх ийм одоо бас том одоо сэтгэлийн болон материалын дэмжлэг бол бас үзүүлж байсан байдаг. За улсын 16 дугаар баг хурлаас бол Монгол ард гэсэн одоо нисэх эскадрилийг Ла-5 маркийн 12 онгоц бүхий одоо тийм эскадрилийг одоо хөрөнгөөрөө байгуулж зөвлөлтийн улаан харимд одоо бэлгэлсэн ийм үйл явдал бас байна. Гэх маягаар бид нар бол эд хөрөнгийн одоо 6 удаагийн цуваагаар танкийн бригад нисэх эскадрилийг одоо бэлгэсээс гадна сэтгэл санааны ихээхэн одоо тусламжуудыг бас хүргэж байлаа. Тухайн цаг үед Монголын ард түмний хөрөнгөөр байлдааны зэвсэг хэрэгсэл бэлтгэж өгөх нь тусламжийн бас нэгэн онцгой чухал хэлбэр байлаа. 1942 оны 1-р сарын 16-ны өдөр Бүгд найрамдах Монгол ард улсын баг хурлын 25 дугаар уралдаан болж Хөвсгөлт Монгол улс гэдэг нэртэй танкийн цувааг байгуулж зөвлөлтийн зэрэгт бэлэглэх, уг танкийн цуваа байгуулах хөрөнгө хуралдуулах ажлыг зохиохыг засгийн газар таалгасан тогтоол гаргажээ. Үүний дагуу манай улсын засгийн газраас 2.5 сая төгрөг, 300 кг алт, 100 мянган Америк долларыг 1942 оны 2 дугаар сард зөвлөлт холбоот улсын гадаад ултааны банкнд урьдчилан шилжүүлсэн ба мөн оныхоо 1-ээс 7 дугаар сарын хооронд ард олноос 2 сая орчим төгрөг цугларсан байна. Энэ бүхний үндсэн дээр танкийн бригадыг зөвлөлт холбоот улсад үйлдвэрлэсэн Т-34, Т-70 загварын 53 танкаар бүрдүүлэн байгуулж 1943 оны 1-р сарын 12-ны өдөр Москвагаас холгүй орших танкийн 112 дугаар бригадын бүрэлдэхүүнд Монголын ард түмний бэлгийн 3 дахь ээлжийг хүргэж очсон маршал Чависан дэргүүтээ төлөөлөгчд хүлээлт өгчээ. Хөвсгөлт Монгол танкийн бригад нь Өөрсгөн дэргэдэг тулдаанд оролцож Гарамгай авьяа байгуулсан учраас Яваардын гэдэг хүндэт цол өртсөн юм. Дараа нь 1944 оны 1-р сард Бердичев хотыг дайран эзлэх үед Баатарлагаар тулдсан учраас тус хотын нэртэй болжээ. Хөвсгөлт Монгол улс Гвардийн лагны 44 дугаар бригад нь
Москвагийн дэргэдээс аян дайны түүхэн замлаа хийж Берлиний ерөнхий давшилтад оролцож байлдааны үргээ гарамгаа биелүүлсний учир зөвлөн социалист бүгд холбоот улсын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарилгаар Ленины, Кутузовын, Улаан тугийн, Суворовын, Богдан Хмельницкийн, Улаан таван хөршин одон болон бүгд найрамдах Монгол ард улсын байлдааны гавьяаны Улаан тугийн одон 1964 онд Сүхбаатарын одон гээд хоёр улсын тэрийн дээд шагналыг хүртэж бригадын 16 танкч нь зөвлөлт холбоот улсын Баатар золоор шагналджээ. Монголын ард түмнээс зөвлөлтөн улаан аримд үлгээлсэн бас нэг байлдааны техник бол Монгол ард нисэх онгоцны эскадрил байлаа. Монгол ард эскадрилийг байгуулах тухай шийдвэрийг 1943 оны 3 дугаар сард болсон улсын баг хурлын 26 дугаар хуульдаанаас гаргаж Фронтод зориулсан байлдааны нисэх онгоцуудыг хурдан шуурхай байгуулын уриандаар шаарддаг хөрөнгийг 4 сарын хугацаанд хөрөнгөлүүлжээ. 1943 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Илгэллийн төв комиссоос Монгол ард нисэх онгоцны эскадрил байгуулахад зориулсан 2,628 мянган төгрөгийг зөвлөлт холбоот улсын санхүүгийн ардын комиссарын газрын дансанд шилжүүлсэн байна. Монголын ард түмний хөрөнгөөр байгуулагдсан Ла-5 загварын 12 нисэх онгоцноос бүрдсэн Монгол ард нисэх онгоцны эскадрилийг дэслэгч генерал Благовещенскийн командалсан Сөнөөгч онгоцны 322 дугаар дивизийн гвардийн 2 дугаар хороонд Смоленск хүчин төмөр замын Визавая өртөний оролцох Херин аэродром 1943 оны 9 дугаар сарын 25-ны өдөр гардуулжээ. Улаан тугийн одонд Орловын нисхийн 2 дугаар хорооны бүрэлдэхүүндэг тус эскадрил нь Волхов, Калинины болон Баруун фронт, Брянскийн фронт, Балтийн 1-р, Белорусын 3-р фронтод байлдаж, Курск, Витебск, Орш, Сандомирын тулдаанд оролцож, Белорус, Литв, Дорнот Брус, Польш, Герман, Чехословакийн нутгийг чөлөөлсөн байлдааны үргээ амжилттай биелүүлж, Монголын ард түмний итгэлийг биелүүлсэн билээ. Монгол ард эскадрил нь Сөнөөгч онгоцны 2 дугаар хорооны бүрэлдэхүүнд багтан янз бүрийн фронтод гарамгай авьяа байгуулсан учраас зөвлөлт холбоот улсын байлдааны гавьяаны Улаан тугийн болон Суворовын одонгоор шагнагдаж 1944 оны 7 дугаар сард Оршин нэрэмжит болгож байжээ. 1960-аад оны дундаас 1990-ад оны ихэнх хүртэл бүгд найрамдах Монгол ард улсын нутагт байрлаж байсан зөвлөлтийн цэргийн бүрэлдэхүүнд байсан зөвлөлт холбоот улсын 5 одонд нисхийн 266 дугаар хороонд Монгол ард эскадрилийн залхамжлагч өгөөд 1990 онд өвөр байгалийн Стефниск буудлыг шилжин байрлаж 1995 оноос Улаан тугийн одонд бүгд найрамдах Монгол ард улсын нэрэмжит дайрагч онгоцны тусгай хороо болон өөрчлөн зохион байгуулагдсан байна. Эдүгээ тус эскадрил өвөр байгалийн хязгаарын Читийн ариан дахь доомнод байрладаг 412 дугаар нисхийн баазын бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байгаа өгөөд тус хорооны онгоцууд Монгол Оросын цэргийн хамтарсан Сэлэн хэрийн сургууль оролцож байсан түүхтэй. Хэдийгээр манай улс эх орны дайны боронтоос 6-аас 7000 км аслагдсан ч монголчууд бүхий л болцоогоо дайшлан хөдөлмөрлөж зөвлөлтийн улаан аримд туслах олон хэлбэрийн ажлыг өрнүүлсэний түнд нийтдээ 435 сая төгрөгийн үнэ бүхий хувцас, хүнс, эд материалын зүйл ба 300 орчим килограмм алтыг биетээр өгсөн нь тухайн үедээ баг буурай гэдэж байсан улс орноос гарахааргүй санаанд тогтмоггүй том дэмжлэг байлаа. Дайн эхлэхэд улаан арим 526.4 мянган мөртэй байв. Фронтод байлдаж үйл цэрэг арим тусламж өргөхөд заримдаа авт хуйх техник хүртэл хүчин өсгөж байсан бол агт морд нь бие бүрэлдэхүүн, артиллерийн зэвсэг, цэргийн хэрэгцээний бусад ачаа тийшийг замтай замгүй газраар ямар цаг үлрэлт тасралтгүй тээдэг заримдаа чухал хүнс болдгороо давуу талтай байв. Тиймээс дайны жилүүдэд Монголын төр зэвсэг малчтаас агт морд тогтоосон үнээр худалдаж авах тухай тогтоол гаргаж малчин ардуудыг фронтод морь нийлүүлэх бэлгэлхийг уриалan шилдэг морьд фронтод хөдөлгөөнийг өрнүүлжээ. Үүний дагуу морь бэлгэлэх ажил өрнөж адуутай нь шилмэл морьдоо өгч адууг нь бусдаасаа худалдан авч бэлгэлж байжээ. Аймагуудад агтаах байр Дорнодод 3, Хинтий 4, Төв аймагт 5, Завханд 2 бүгд 14 газар байгуулснаар зарим жил нь зудалтай байсан ч энэ ажил орон даяар идэвхтэй үргэлжилж 1942 онд 215 сум, 1943 онд 183 сум, 1944 онд 202 сум агт нийлүүлэх төлөвөөгөө бүрэн биелүүлжээ. Дайны жилүүдэд Монголоос 485 мянган морь улсаас тогтоосон үнээр зөвлөлтөөс авсан зээлийг хаах журмаар өгч 32500 гаруй шилдэг хүлгийг бэлгэлэн бүгд 517500 агт морь фронтод нийлүүлсэн байна. Бид бол нэгсэндээ де юри тусгаар улс болсон. Ингэж одоо тусгаар улсаас болсон дараа Дунд Тэргийн улс биднийг одоо
ар монголчуудыг гэж байна шүү. Ар монголчуудыг одоо тусгаар улс гэж үзнэ гэсэн тийм баталгаа гаргаж 1946 онд хүлээмжшүүлээд тухайн үеийн зөвлөлт холбоот улс, дундад иргэн улс хүлээмж бишүүлснээр дараа нь одоо дараачийн үйл явдлууд өрнөж 1961 онд нэгдсэн үндэсний байгууллагын бүрэн эрхт одоо болсон ийм төвхтэй. Зөвлөлт холбоот улсаас мөн одоо нөгөө 36 онд байгуулсан харилцан тусалцах протоколын дагуу Монгол улсад хүртэл Монгол цэргийг одоо чадваржуулах төрөл мэргэжлийн цэргийн одоо мэргэжлийн боловсон хүчинтэй болгох тал дээр энэ эдгээр дэлхийн 2 дугаар дайны жилүүдэд хүртэл одоо маш хэмжээний дэмжлэг тусалцаа үзүүлсэн байдаг. Мөн энэ тусламжийн нэг хэлбэр нь бол акт мордоо бэлгэлэх ийм одоо бэлгэлийн ажиллагаа явуулж байсан. Яг ба тухайн цаг үед бол акт мордоо одоо ардууд тухайн үеийн ханшаар хамгийн доод ханшаар нь өгнө авна гэсэн тийм байсан боловч ардууд бол 10-10-аар нь энэ улаан армийн одоо цэргүүдэд бэлгэлээ гэсэн ийм сэтгэл санаагаар маш их одоо акт мордоо бэлгэлж байсан ийм байдаг. Бараг хагас сая орчим акт мордоо бэлгэлсэн. Монгол морд бол тэр тухайн цаг үед тэр цастаа хүүтэн тэр үе чинь одоо манай хашид дөрөв улиралтай тэр морд бол дасан зогсох өөрөө одоо холоолоод идэх ийм чадвартай тэсвэр чадвартай ийм морд байсан. Энэ морд бол мөн л одоо Москвагаас Берлин хүрсэн. Ялалтын 70 жилийн хойно Москватна ялалтан тэмүүлсэн морд гэж одоо сайхан хөшөөг шөндөрлүүлэн босгосон байгааг та бид мэднэ. Ингээд энэ Монгол морь бол улаан армийн дарга цэргүүдийн одоо үнэнч нөхөр нь байсан тухай маш олон баримтууд, маш олон сайхан одоо уран зохиолын болон тухайн үед одоо Монгол мордыг ашиглаж байсан тэр дарга нарын яриа дурсамжууд байдаг. Манай чөлөөлөх тайныг одоо удирдсан Плевио генерал хүртэл одоо бичсэн байна шүү дээ. Монгол морь бол бидний үнэнч нөхөр нь байж бидэнтэй хамт Берлин хүрсэн тухай өөрийнхөө дурсамжинд бас бичсэн ийм үйл явдал байдаг. Оросын нийтлэлч Волинец дайны хүнчлүүдэд манай улсаас акт морд нийлүүлснийг монголчууд бидэнд минь цаг үе олсон мордын ленд лизийг хийж тухайн төрлийн байлдааны техникийн дутууг нөхөн гүйцээсэн юм. Монголын ленд лиз зөвхөн мордоор хязгаарлагдаагүй. Дэлхийн хамгийн баян том орон Америк нэгдсэн улс 665 мянган тонн махан консерв нийлүүлсэн байхад 800 мянган монголчууд 500 мянган тонн махан нийлүүлсэн юм а гэж дайны үеийн Америкийн ленд лиз хөтөлбөртэй харьцуулсан байдаг нь дэлхийн 2 дугаар дайны ялдад монголчуудын оруулсан өв нэмрийг өндөрөөр үнэлсэн нэгэн баримт юм. Монгол улс тусламжийн цувгаа зөвхөн галт тэргээр бус морин хэсэг тэмээн жингээр хүргэж байлаа. Богооноор цуваагаар одоо тусламж өргөжхөөс гадна баруун Монголын ард түмэн бас одоо өөрсдийнхээ шалж чинээгээр тэмээн жингээр одоо тусламж өргөжсэн ийм үйл явдал болж байсан. Тухайлбал би нэг л жишээ хэлээ л да. Ховд аймгийн Манхан сумын хөдөлмөрчид улаан аримд одоо туслах хөдлөө өрнүүлж 1200 тэмээгээр 110-аад хүн оролцсон. Тим тэмээн жингээ одоо цуваа 1943 онд илгээсэн байна. Тэмээн жин. Тэгээд тэд нар бол 230 гаруй хоног эрх очихын одоо 2700 км замыг туулж тэр бэлгийг одоо тэр тусламжийг хүргэж өгсөн. Замдаа ядарсан, зовсон, даарсан, хөрсөн. Тэр тэмээ тэр хол замыг туулахад тавхай нь одоо улдсан. Тэр одоо өвлийн тэр хүйтэн хатуу тажигнсан тэр хүйтэнд цасан дунд метр гаруй одоо өндөр тийм цасаар одоо туулж ясан. Тэр өндөр даваанууд авч ингэж явж ясан тэр тухай лувсан гэдэг хүний одоо сайхан дурсамж одоо байдаг. Энэ хүний дурсамжаар маш сайхан бий. Тэр тэмээ одоо яаш одоо тэр дурсамжийг өрхийн төлөө тэмцэж яв. Заримдаа халирж унаа, бэртэн, гэмтэн тийм ээ. Тийм үйл явдлууд маш болж байна. Нэг одоо тэмээнээс одоо халираад одоо янз бүрийн бэртлийн төлөө авах нөгөө тэмээнд нь одоо сэлгэж ачих. Тэр өвлийн хүйтэн тэр хүмүүс бол их зовж ёстой үнэн хүү сэтгэлийнхээ төлөө, үнэн хүү ялалтын төлөө, үнэн хүү одоо фронтод бүгдийг гэсэн тэр сэтгэлээрээ тэр 200 гаруй хоног явж биск одноо тэр одоо тийм ачаагаа хөрж өгсөн ийм одоо түүх байна. Тэгээ замдаа явж байгаа тэр мал гэдэг юм тэмээнийхээ одоо юуг улыг улдаад ингээ явах болохоор бүр гутлаг хийжсэн. Ямар болохоор арьсан гутал, эсхийгээр, биржинтээр тэмээнийхээ тавханд гутал хийж тэгж одоо тэр одоо халирхатаа цас мөсөн дээгүүр авч гарч ирсэн ийм одоо сайхан дурсамжууд байна. Монгол хүн, Монгол мал хоорондоо хүн холбоотой юм а гэсэн юмыг бас энд бас хэлэх юм.
Яагаад гэвэл Лувсанбаан дурсамжин дээр байгаа л да. Нэг машинаас ирсэн тэмээ явахгүй одоо улдаад явах чадахгүй чадраар явах болохоор юу 80 гэж тосхны ойролцоо тэрийг орхио явсан байгаа. Тэгэхэд тэр хүмүүс тэрнээс цааш яваад 2 сар гэртээ болоод буцаад ирэх тэр тэмээн жингийн одоо хонхот сонссонгоос урдаас нь гүйж ирээд тэмээнүүдээ үнэрлээд тэр жинчдийг үнэрлээд нулимсан бөмбөр нурсч байлаа гэж одоо тэр хүн ярьсан. Тэгээд одоо тэр хүмүүс тэр тэмээндээ баярлаад Монгол хүн Монгол мал бол үнэхээр охин холбоотой юм байна гэх. Тэр одоо тэмээг асарж тоогж байсан тэр Орос эрд бэлэг өгөөд баяр хүргээд ингээд явж байсан тийм сайхан дурсамж байна. Дайны жилүүдэд Монголоос бас нэгэн стратегийн чухал бараа нийлүүлж байсан нь ноос. Монгол хоньны ноосоор цэргийн шинээл хийдэг байсан бөгөөд тэр үед Америк нэгдсэн улс 54 мянган тонн ноос нийлүүлж байсан бол харин Монгол улс түүнээс даруй 10 мянган тонноор илүү буюу 64 мянган тонн ноос нийлүүлсэн гэдэг. 1942-оос 1945 онд зөвлөлтийн цэргийн 5 шинээл бүрийн нэг нь Монголын ноосоор хийгдсэн байлаа. 1941 оны 11-р сарын ихээр Москвагийн дэргэдэг сөрөг тулгаанд бэлтгэхэд зөвлөлтийн явган цэргийн хэд хэдэн дивизийн цэргүүдийг Монголын өвлийн утсаар бүрэн хувцалсан аж. Мөн дайны жилүүдэд зөвлөлт холбоот улсад олдож байсан Гент болдын цорын ганц үйлдвэрлэлийн ач холбогдолтой нөөц нь манай улсад байсан юм. Гент болд бол дэлхийд дээрх хамгийн их галт тэсвэртэй, хайлт муутай металл бөгөөд түүнгүүгээр Германы Барс, Ирвис танкын үеийг нэвт цохих чадвартай сум үйлдвэрлэх ямар ч боломжгүй байв. Дайны үед бүгдээрх Монгол ард улс бүх нийтээр цэргийн алба хаах тухай хууль гаргаж, улсынхаа төсвийн талаас илүү хувийг зөвхөн цэргийн хүчийг зузаадах гэж зарцуулан 1941-с 1945 онд цэргийнхээ тоог даруй 4 дахин нэмэгдүүлж, зөвлөлт холбоот улсын дорнод талдах Японыг эсэргүүцэх армийн нэмэгдэл хүч болсноор зөвлөлт Германы фронтод хүчээ төвлөрүүлэх боломж олгосон стратегийн чухал үүрэг үүсгэсэн юм. Ингэж 4 жил гаруй үргэлжилсэн зөвлөлтийн авгаа эх орны болон дэлхийн 2 дугаар дайны үед бүгдээрх Монгол ард улс зөвлөлт холбоот улстай хамт байж нийтийн алтын төлөө чадах бүхнээ зориулсан түүхтэй. Монголын ард түмний энэхүү тусламж нь дэлхийн том дайны гол хөндийг үүрсэн зөвлөлт холбоот улс улаан армийн нийт хэрэгцээ хангалттай харьцуулбал их биш ч гэлээ тухайн үед ердөө 800 мянган хүн амтай бүгдээрх Монгол ард улс түүний ард түмний бүх боломжоо дайчилж чадах бүхнээ зориулсан чин сэтгэлийн илэрхийлэл байсан юм а. Тэгвэл эх орны дайны ялалтын үр дүн Монгол улс монголчууд бидэнд чухам ямар түүхэн ач холбогдолтой байваа гэдэг асуултын хариулт болж өнгөрсөн түүхэн үйл явдлын өрнөлөөр тайлэгдсэн билээ. Энэ бол шинэ тулгар, тусгаар тогтнолоо дэлхийн хүчирхэг бүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх алтан боломжийг алдалгүй атгах чадсан. Дайны жилүүдэд зөвлөлтийн тусламжтайгаар батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлж, улмаар дайн дуусны дараа мал аж ахуйн орноос аж үйлдвэрчсэн орн болон өнгөж гэрчмтэй хөгжлийн сүрэ баттай тавьж чадсанд л оршиж байгаа. Тэр яалтын баг урал гэж одоо урал. Тухайн холбоотон гүрнүүд гэж ярьдаг те Америк нэгдсэн улс, Англи зөвлөлт холбоот улсын одоо өдөр тутмын яалтад уулзаж энэ баг урлаар одоо хэрэг гэж зөвлөлт холбоот улс ялалт дайнд ялахын тодорхой болсон. Энэ дайн одоо Европ болж байгаа дайнд ялсан дараа Азад зүүн талд одоо Японы эсрэг дайнд хэрхэн яаж оролцох вэ тухайн асуудлууд яригдсан тийм. Энэ одоо хэлэлцээр энэ одоо ярийн дунд бол хэлэлцээрд бол хамгийн нэгдүгээр асуудал нь бол зөвлөлт холбоот улс тухайн үеийн одоо өдөртөгч Сталины зүгээс бол тэр хэлэлцээрийн нэгдүгээр асуудалт нь бүгд найрамдах Монголд улсын статус кво хүлээн зөвшөөрүүлэх ийм асуудал яригдсан. Энийг бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч, Английн одоо ерөнхий сайд эднэрт одоо танилцуулж, ер нь Америк нэгдсэн улс бол зөвлөлт холбоот улс Японы эсрэг дайнд орох энэ нөхцөлийн нэг нь бүгд найрамдах улсын статус квог одоо хүлээн зөвшөөрөх юм явдал байгаамаа гэдгийг хятадын талд тухайн үеийн дундад иргэн улс л да дундад иргэн улсын талд чанхаашид одоо ойлгож энийг одоо хүлээн зөвшөөрөх ийм үүрэг хүлээсэн. Сталины зүгээс бол энийг бол нэлээд шаргуу тавьж зөвшөөрүүлэх ажлуудыг хийсэн. Энэ ялтын багварлаар бол манай статус квог хүлээн зөвшөөрүүлэх ийм арга зам нь одоо нэгцэн гэж үзэж болно. Бүгд найрамд Монгол ард улсын зэвсэг төвчин бол ингээд нийтдээ 52752 хүн буюу ер нь бол түүхэндээ анх удаа ийм их том одоо бүрэлдэхүүнтэй болсон
он гэсэн үг. За энэ хэмжээгээр бол энэ одоо дайн тулалдаанд бие бүрэлдэхүүн оролцсон. За дээрэс нь ард түмнийг аль болох олон тоогоор цэргийн эрдэм боловсролд сургах тийм ээ. За гартаа буу барьж сургах, эх орноо хамгаалахад одоо сургах, эх оронч хажуугаар нь бас эх оронч үзэлтэй болгох, энэ Монгол улсын тусгаар тогтнол ямар үн цэнтэй байдгийг, энийг ямар үн цэнээр олж авдгийг гэдэгт одоо суралцуулах гэх мэтлэнгийн олон одоо ухуулга, сурталчилгаа, яриа таниулга, за мөн сургалтуудыг хийжсэний үр дүнд бол ардын өөрийгөө удирдах сайн дурын морь театрууд гэж бий болсон. За энэ морь театрууд бол 42 оны 2 сард байгуулагдсан хэдий ч 44 он гэхэд бол 80 мянган хүнтэй одоо болцсон байсан. Ийм том хүч бол бас энэ дэлхийн 2 дугаар дайны Аз дах голомтыг унтраалцахад бол бас сайн дураараа оролцсон ийм түүхэн ач холбогдолтой. Хоёрдугаарт нь бол энэ дайны үр дүнд дэлхийн 2 дугаар дайны төгсгөлд бид тусгаар улс гэдгийг олон улсаар хүлээн зөвшөөрөх ийм үйл явдал болсон. Яалтын багварлын одоо хилцээний үр дүнд дундад иргэн улс Ар Монгол гэж ярьдаг байсан. Ар монголчуудыг одоо тусгаар улс юм а гэдгийг бид нар де юре гэж одоо хүлээн зөвшөөрсөн. Энэ үйл явдал нь бол монголчууд бидэнд томоохон одоо ач холбогдолтой ийм үйл ажиллагаа болсон гэдгийг энд хэлье. Туулах замын уртад бид түүхэн үннийг гээж болохгүй. Тэр тусмаа тусгаар тогтнолоо баттхан бэхжүүлсэн үнний мөрөөс хазайж бүрж болохгүй. Зовх цагт нөхрийн чанар танигдана хэмээс өвгдийн гэрээсийг марталгүй санаж зүдэрт цөхөрсөн үед нь зөвлөлтийн ард түмэн цаглашгүй тус хүргэж явсан бодит түүх биднийг. Бид 80 жилийн тэртээ хойд хөршдөгөө эх орны дайны ялалтын тугийг хамтдаа үргэлжлэж басгүй урд хөршөө харийн төрөнгөлөөс чөлөөлцөж явсан гавьяатай. Тэр бүхэн тухайн цаг үед төр түшилцэж байсан оюун төвөгдийн маань олж ухаан алс хэдийг харсан морины нүдлээс эхлэлтэй. Магадгүй тэд тэрхүү ухаалаг мэрэгэн нүдлийг хийхдээ дотор сэтгэл оюун бодолтой илүү ихийг хүсэж эзэн Чингисийн нутраа эргүүлж бүтэн болгох эрхэм хүслийг тээжж байсан байж мэдхийн. Хэдийгээр тэд тэрхүү чин зорилгонд бүрэн биелж ис чадсан ч өвөг дээдсээс хүлээж авсан эх орноо эрхэмлэж яваараа хэмээн эрх чөлөө тусгаар тогтнолын хамтаар үр хойч бидэндээ өвлүүлэн үлдээж чадсан баатарлаг түүхийг бичгэлсэн билээ.